Яа сайн бацхан уу? Өсвөр нас хүүхэд наснаас насанд хүрэхгүйр гээд 11 сарын 17-нд суусан лекц 2 дугаар хэсгийг ярих чинь. За энэ хэсгээр болохоор Г Мандуха гээд Optimal N-Max компани захирал сэтгэл судлаач, сэтгэл зүйч Ченингийн тэтгэлгээр Их Британд сурж байгаад ирсэн. Сэтгэл зүйчний ярьсан зүйлийг өөрийнхөө одоо ойлгосноор багцлсан байгаа. За Мандуха сэтгэл зүйч болохоор Habido гээд аппликейшн бас гаргасан. Optimal дадал гээд бүтээгдэхүүн бас байд юм байлээ. За Habido нь болохоор нийтдээ 42 мянган хүүхдүүд татаж аваад ашигладаг. Тэгээд хамгийн гол нь хямд зардлаар чанартай одоо байнга тулгардаг одоо сэтгэл зүйн зөвлөгөөг хүртээмжтэй хүргэх гэм зорилгоор хийгдсэн. Аппликейшн гэж ярьж байсан. Мөн aim health гэдэг утгаар утасны аппликейшн байдаг. Ер нь бол бага дунд орлоготой улсуудад бол сэтгэл зүйчнэр одоо хүмүүст хүрэлцээ бол нэгдүгээр санхүү эдийн засгийн боломжоос болоод бага байдаг л нөгөө талаас бас газар зүйн байршлаас хамаарат хүртээмж нь тэр болгон бол хангалттай байдгүй. Тэр утгаараа интернет дээр суурилсан үйлчилгээнүүд бол нэлийн одоо сүүлийн үед эрэлттэй болж эхэлж байгаа юм байна. За UNICEF-ийн 10-аас 19 нас бол одоо шилжилтийн нас бидний ярьдгаар бол өсвөр насны үе гэж байгаа. За энэ бол өмнөх дээр бас ярьсан эрт дунд хожуу үе гэдэг 3 ангилдаг. За энэ үед бол хүүхд бол маш их өндөр сэтгэлийн түгшүүр, тэгээд сэтгэл готрол, за бүр архаг стресс гэсэн зүйлүүдтэй бол нүүр тулж идэг. Тэр ч утгаараа сэтгэл зүйн хувьд маш эмзэг үе гэж явдаг байна. За архаг одоо стресс нь юунаас үүдэлтэй гэхээр уг наснд бол мэргэжил сонгуульт, за ирээдүйд хэм болох уу, за бусад болоо гэр бүл болоод найз нөхөд сургууль нийгмээс өгч байгаа одоо дарамт шахалт одоо хүлээлтүүд бас нэлээд нөлөөлдөг. Энэ үед бол хүүхэд өөрийгөө олоход би ер нь ямар сонирхолтой байлээ, юу чаддаг вүлээ гэдэг дотор хүний сонсох гэж ойлгох гэж нэлээд бас зүйл болдог бол нөгөө талаас өөрөөс нь хамааралгүй гэр бүл, найз нөхөд, багш гэдэг. За бас тэр нийгмийн нөлөө, сошиал ертөнц гэдэг ихний хэсгээр ярьж ирсэн нөлөөллүүд бол хүүхдэд нэлээд стресс үүсгдэг байна. За энэ ч утгаараа одоо aim health гэдэг аппликейшнийг ашиглаад хүүхдүүд маань эхний ядлаар ямархуу одоо шинж тэмдэг надад илэрж гин тэн дээр одоо ямар тусламж үйлчилгээ явах уу, өөрийгөө би ер нь яаж анзаарах уу гэд хамгийн түгээмэл толгардаг зүйлсүүдийг бас мэдэж авах боломжууд орсон байт юм байна. За бас нэг статистик үзүүлэх юм бол сэтгэл готролын дэлхийн хэмжээнд бол 14% байдаг гэдэг өсвөр насныхны дунд. Турк бол 29, Америкийн нэгдсэн улсад бол 52, Монголд болохоор 57% байдаг гэдэг судалгаа байд юм байна. Тэгээд дэлхийн дундчаас маш өндөр хэд дахин одоо өндөр үзүүлэлттэй байдаг. Тэгэхээр энэ сэтгэл готролтой холбоотой сэтгэл готрлоос үүдэлтэй маш олон асуудлууд нийгэмчдэр, сургууль, гэр бүлийн орчинчдэр маш их байдаг. За энийг бид нар өөрсдөө таньж мэдээд багш эцэг их нарын хувьд бол ойлгоод өсвөр насныхантайгаа бол маш зөв харилцаа үүсгэж ойлгохыг хичээж, за зарим тохиолдолд мэргэжлийн одоо
тусламж үйлчилгээ авч энэ талынхаа боловсролыг бол нэмэх нь бол маш чухал ач холбогдолтой юм аа. Яагаад тэгэхээр хүүхдүүд яг энэ үедээ л ирээдүйд ямар хүн болж төлөвшөх үү, стресстэй яаж одоо нүүр тулж ямар хариу үйлдэл үзүүлэх үү гэдэг маш олон зүйлүүд яг энэ үед сурч одоо энэ үед л яг өөрийн дадал болж үлддэг байна. Тэгэхээр бол эцэг их багш нарын зүгээс бол энэ үеийг бол маш эмзэг үе гэдгийг ойлгоод дээрэс нь 2021 онд ковид гарснаас хойш дэлхийд даяар ер нь сэтгэл готрол 34%-аар бүр өссөн юм үзүүлэлттэй байгаа. Тэгэхээр бол анхаарал хандуулах бол зайлшгүй шаардлагатай асуудлуудын нэгэ гэд мандага сэтгэл зүйч маань бол ярьж байсан. Англи улсын хувьд бол манай улстай харьцуулахад харьцангуй хүртээмжтэй сэтгэл зүйн одоо тусламж үйлчилгээ сургуулиуд бүгдээрээ мэрэгжлийн сэтгэл зүйчтэй хүүхдүүдтэй ажилладаг хүмүүс манайд бол байдаг гэсэн. Гэхдээ тэр нь бол бас хүртээмж бол асуудалтай. Миний ойлгосноор бол Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн бацөх сэтгэл зүйч ярьж байгаагаар бол доктор ярьж байгаагаар бол 400 орчим сургуулийн сэтгэл зүйч нар байдаг гэж ойлгосон. Тэгээд сургалтанд суугаад төгсөөд хүүхдүүдтэй ажиллаж байгаа сайн боловч бас хүртээмжийн хувьд харьцангуй асуудалтай. Тэгээд орон нутагт бас хүртээмж асуудалтай байдгаа гэж ярьж байсан. За эрт илрүүлээд тэгээд урьдчилан сэргийлээд эдгээр одоо зүйлүүдийг хийж одоо хийгээг байх юм бол сэтгэл засал руу буюу дараагийн түвшин рүү шилжих тохиолдлууд бол гардаг. За энэ нь бол хэмжээгээрээ бодох юм бол мэдээж бид нар эхлээд эрт илрүүлээд урьдчилан сэргийлчих юм бол дараагийн хүндрэлүүд гарахаас бол сэргийлж чаднаа. Заавал эмчилгээнд одоо орох шаардлагыг бас бууруулж чаднаа. Тэгээ энэ үед бол эцэг эхнэр бол өөрсдөө ингээд мэрэгжлийн сэтгэл зүйчнэр шиг ингээд биш байж ч өөрсдөө ингээд за энэ яг ингээд байна тэгээд ингээд ямар нэгэн хандлага үзүүлээд хүүхдүүдийг улам ингээд цаашлуулах тэр одоо нөхцөл байдлыг бол бий болгож идэг. За статистикаар харахад бол Монгол улсад одоо ойролцоогоор 500-аас 600 мянган өсвөр насны хүүхдүүд байгаа бол яг өнөөдрийн байдлаар 2000 орчим сэтгэл зүйчнэр одоо ажиллаж байгаа, дэмжлэг үзүүлж байгаа. Энэ тоог харахад бол хүртээмж дахиад л бол маш асуудалтай. Нэг хүүхдэд одоо үзүүлж болох те сэтгэл зүйн зөвлөгөө нэг хүртээмж нь бол үнэхээр хүрэлцэхгүй байгаа. Тэгээ тийм ч утгаар мандах сэтгэл зүйч маань Aim Health гэдэг аппликейшнийг ашиглаад хүүхдүүдтэй бол тусламж үйлчилгээ үзүүлэх гээд ажилтгаа гэж ярьж байсан. За сургуулийн сэтгэл зүйчнэр бол бас нэлээд лекцэн сууж исэн. Тэгээд өөрсдөө зүгээс одоо тулгамжсан асуудлуудаа л ярьж исэн. За нэг асуудал нь бол нэг хүн асууж исэн нь болохоор урд нь сургуулийн сэтгэл зүйчнэр ажиллаж исэн. Тэгээд тэр үед бол ингээд маш өндөр стресстэй. Тэгээд тэр байтугай амиа ордох талаар ингээд бодсон ингээд хүмүүс ингээд ханддаг. Тэгээд тэр үед би ингээд яахаа мэдэхгүй тохиолдол гарч исэн. Тэгээд ер нь яах ёстой байдаг вэ? Одоо л би зөвхөн хувийн сэтгэл зүйчээр хуваараа сэтгэл зүйн зөвлөгөө өгж ажилладаг гэж асууж исэн. Тэгээд энэ дээр болохоор номын чимэг сэтгэл зүйч болохоор дижитал сэтгэл зүйч бас хэлж исэн. Монголд бол одоо тусламж үйлчилгээ харьцангуй сайжирсан байгаа. Тэгээд нөгөө 1800 2000 гэдэг дугаарлуу залгах 108 руу залгах хамгийн гол нь нөгөө хүүхд аюултай байдалд байгааг нь одоо анзаараад тэрэнд тусламж үйлчилгээ үзүүлэх нь бол маш чухал юм аа. Одоо бид нэр хургаа зүсчлээ гэхэд бол бушуухан ариутгах цэвэрлэл бед наадагтай адилхан сэтгэл зүйн анхны тусламж маш чухал. Тэгэхээр энэ талаар бол мэдлэгтэй байх нь бол заавал сэтгэл зүйчхээс илүү хамгийн ойр байгаараа эцэг эхнэр, за эцэг эхчүүд, за тэгээд багш нар, сургуулийн сэтгэл зүйч, за ойр орчмын одоо гэр бүлийнхэн ч гэсэн бас мэддэг байхад бол илүүдэхгүй. Яагаад энийг дахиад яриад байна гэхээр сэтгэл зүйн хувьд маш эмзэг үе байдаг учраас асар өдөр стресстэй, дарамт төгшүүр дотроосоо тийм маш олон биологийн одоо дааврын өөрчлөлтүүд явагдаж байгаа учраас өсвөр насныхан маань өөрөө яг ийм нөхцөлд маш өндөр даралтан тунд л байна гэсэн үг. Одоо энгийнээр хэлбэл бид нэг лимоныг ингээд
хоёр талаас нь шахаад байвал шүүс нь гарчдагтай адилхан нөгөө хүүхдийг чи олон талаас л маш олон зүйл ингээд нүдэнд харагдахгүй ч гэсэн дарамт нь шахалтан дунд байлгаад байна гэсэн үг шүү. Тэгэхээр энэ үед нь маш болгоомжтой тийм мэрэгжлийн одоо мэдлэгтэйгээр ингээд анзаарч тусалж дэмжих нь бол айгүй чухал байдгаа гэд. За түрүү M-Health application дээр болохоор ерөнхийн ингээд түгээмэл тохиолддог одоо стигма гэдгийг орчуулахгүйсэн. Гэхдээ ер нь ингээд шинж тэмдгүүд гэж ойлгосон миний бодлоор. Эдгээрд бол одоо ерөөсөө өөрийнхөө бол юу мэдэрч байгаа хэлэхгүй байх, байнга хийдэг амьдралын одоо үйлдэлүүд, хэвшлүүд нь өөрчлөгдөх зэргийг бол анзаардаг юм бол тэн дээр ингээд би яах ёстой вэ гэдэг зөвлөгөөгөө бол авах боломжтой гэдэг энэ аппликейшн маань. За дараагийн хэсэг болохоор сэтгэлийн тэнхээ гэдэг хэсэг байгаа. Сэтгэлийн тэнхээ гэдгийг болохоор англиар бол resilience гэж хэлж байсан. Тэгээд монголоор бол яг сэтгэлийн тэнхээ гэдээ орчуулж байгаа. Зарим хүмүүс бол даван туулах чадварч гэж ярьдаг. За стресс бухимдал бол мэдээж зайлшгүй. Гэхдээ энийг бид нар сэтгэлийн тэнхээгээр яаж даван туулах юм бэ? Ямар арга аргачлал байх юм? Эцэг эхчүүд юун дээр анхаарах юм бэ гэдэг талаас нь бас зөвлөгөө өгчээсэн. За хамгийн гол нь тухайн одоо нөхцөл байдлаа ойлгочлоо тий биологийн одоо эрүүл мэндийн сэтгэл зүйн талаасаа нийгмийн талаасаа ямар их одоо өөрчлөлтүүд асуудлууд шилжилтүүд болдог гэдгийг ойлгоцсон. Тэгвэл эдгээртээ хэрхэн одоо үр дүнтэйгээр тассан зохицоход нь би туслах хэрэгтэй. За үр дүнтэйгээр тассан зохицсон гэдэг маань нөгөө асуудал юмаа гэдгийг нэгдүгээрт яг ойлгох. Тэгээд тэрийгээрээ эерэг бодол бий болох буюу. За энэ бол одоо ингээд тийм хугацаанд үргэлжлэх асуудал. За энэ бол миний одоо бид явж байгаа шилжилт одоо сэтгэл зүйн байдал. Тэгэхээр энэ талаараа би илүү сайн одоо ойлголттой болох ёстой. Гэр бүлээр ойлгох ёстой ч гэдэг юм уу. За тэгээ сэтгэл хөдлөл угаасаа маш их явагдаж байгаа. Тэгэхээр сэтгэл хөдлөлөө удирдах тэр чадвар суралцах нь бол чухал. Тэгээ түрүүний эерэг бодол гэдэг бол өөр одоо ямар ч нөхцөл байдалд орсон энэ бол одоо мөнхийн зүйл биш ээ. Тэгээ нөгөө мөнхийн зүйл гэж нь хороод байхгүй бүх зүйл цаг хугацааны туршид өөрчлөгдөд өөр болдог гэж ярьдаг ч тэрнтэй адилхан хүүхдүүдэд ч гэсэн тухайн нөхцөл байдал сургуулийн одоо шалгалт шүүлэг одоо өсвөр насны шилжилттэй өөрийгөө ойлгох гээд явж байгаа энэ процесс чи хэцүү ч гэсэн чи ирээдүйд маш их зүйлийг одоо өөртөө сурч аваад энэ одоо замыг бол зайлшгүй туулах ёстой. Энэ замыг бол шууд ингээд даалгавч ургуулад алгасаад явах тийм боломж бол байхгүй. Тэгэхээр яг энэ үнэнтэй бас нүүр тулгаж тэгээд тэрнээсээ эерэг талыг нь бас хүүхдүүдтэйгээ ярилцаж ойлголцох нь бол чухал ач холбогдолтой. Стресс менежмент бас сайтай байх шаардлагатай. Стресстэй нөхцөлд угаасаа бүгд ажиллаж амьдарч байгаа. Ирээдүйд улам их нэмэгдэнэ гэдгийг бас ойлгуулах хэрэгтэй. Зарим эцэг эхчүүд хүүхдүүдэд одоо вакуумжуулна гэж сүлүүд яриад байгаа шүү дээ. Вакуум юм нэг хүлэмжийн дотор байлгачдаг гэж ярьжсэн. Тэр бас нэг талаасаа нөгөө гадаад ертөнцийн ч өөрөө угаасаа юм стресстэй. Бидний нийгэм улам стресстэй болж байна гэдэг тэр ойлголтыг эхнээс нь өгөөд тэгэхээр тэр нь бол байнга стресстэй дээ гэсэн санаа биш. Тэр стресс гэдэг зүйл юунаас болж үүсдэг вэ гэдгийг ойлгуулад тэрийг ингээ удирдах сурах нь бол чамд маш хэрэгтэй шүү гэдгийг ойлгуулах чухал юм байна. За coping skill гэдэг англиар ярьж байгаа. Монголоор бол даван туулах чадвар гэдэг. За тухайн асуудлаа даван туулахын тулд бид нар ямар одоо шийдлүүд байж болох юм бэ буюу шийдэл төвлөрөх нь бол сэтгэлийн тэнхээтэй байхад чухал ач холбогдолтой. Ихэнх тохиолдолд бол хүн байглаасаа тухайн асуудал ялангуяа хүүхэд бол асуудалтай тэр болгоо нүүр тулж бол дадаагүй байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн асуудалтай нүүр тулаад тэрэндээ асуудал дээрээ л фокуслаад байгаа үед бол хүүхдүүд за чи ингээ асуудал дээр төвлөрөөд байна. Одоо ингээд гоё юу эерэг баймаа гэж хэлэх юм бол нөгөө хүүхдэд хүлээж авдаг байх нь. Угаасаа нөгөө хүүхд маань асуудал дээрээ л төвлөрсөн. За би энэ шалгалтын дээр ингээд унах нь ойлгомжтой болчлоо тий. Би нэг одоо яаж чи эерэг харж чадахгүй байна гэд. Энэ үед нь бол эерэг зүйл ярих бол ямар ч нэмэр байхгүй. Тэрний оронд яах ёстой вэ гэхээр шийдэл дээр нь илүү төвлөрөх хэрэгтэй. За одоогийн байдлаар хоёулаа ийм зүйлүүдэд шалгалтанд бэлдсэн байж шалгалтаа даавна гэж харж байна.
Тэгэхээр хоёлаа одоо ямар стратеги төлөвлөгөө гаргах уу? Энэ 7 хоногт юун дээр анхаарах уу гэдэг юм. Ингээ хамтарч ажиллаад дэмжсэн байдлаар одоо шийдэл төвлөрөх хэрэгтэй. Тэгэхээр эцэг эхчүүдийн хувьд бол одоо бодох нь шүү дээ. Хүүхдийнхээ одоо сэтгэл зүйн байдлыг харж байгаа. Нөгөө хүүхд маань тухайн асуудал дээр хитэх төвлөрөөд байна уу? Эсвэл шийдэлтэй төвлөрөөд байна уу гэдгийг анзаарж агаад тэрэнд нь тохирсон хариу үйлдэл үзүүлэх шаардлагатай байна. За дараагийн нэг чухал зүйл нь бол одоо өсөн дэвжих сэтгэлгээ гэдээ ярьдаг шүү дээ. Бид нэр growth mindset гэдэг. За growth mindset бол маш чухал. Энэ дээр бол монголчууд одоо байнга яригддаг одоо хэлж саньсан гэх юм уу зүйл нь бол би угаасаа тийм зарим одоо хүмүүс хүүхдүүдэд насанд хүрчихсэн анзаарэгддэг. Би төрөлхийн тийм би угаасаа ярьж чаддаггүй. Би угаасаа өөртөө итгэлгүй. Би угаасаа хэл сурахтаа муу ч юм уу те эсвэл би маттаа сайн биш гэдэг. Тэр угаасаа гэдэг зүйлүүдийг төрөлхийн гэдэг зүйлүүдийг л болчихъя гэдэг. Яагаад тэгж байгаа юм гэхээр хүний сэтгэлгээ одоо сэтгэн бодох чадвар тий энэ хандлага гэдэг зүйл байнга сайжирч идэг. Насан туршдаа сайжирч идэг. Заавал бага насандаа сурч мэдээл тэгэл тэр чигээрээ үлдчихдэг гэсэн тэр ойлголтыг бол тийм биш юм байна гэдгийг Харвард эрдэмтэн бүр батлаад гаргацсан. Тэгээд growth mindset гэдэг бүр ном байдаг тий. За тэгэхээр энэ бол бас маш чухал байна. Тэгэхээр хүүхдээ ажиглаад угаасаа тийм угаасаа ийм гэдэг юм бол тэр талаар нь бас зөв тал руу чиглүүлэх шаардлагатай байна. За шийдэл төвлөрөх. Тэгээ түрүү ярьсан тий одоо ямар асуудал байна? Тэрэн дээр юу хийж болохоор байна те жагсаалтууд гаргая. Юуг би үнэхээр чадхаар байна. Юуг нь чи үнэхээр чадхаар байна гэ хүүхдтэйгээ ярилцаад. Эсвэл чи чадхааргүй бол одоо энийг ойлгоцсон, энийг яг сайн одоо дадлуулгацсан найз чи ангийн ч хүүхд ч юм байна уу? За хамтдаа энэ асуудал дээр та хоёр ярилцаад үзэж гэдэг юм. Эсвэл хамтдаа интернет хайгаад үзье. Нөгөө хүүхдээ чи харж байгаа үнцг хүлээж авч байгаа сурж байгаа үнцг нь ард жоохон таарахгүй болоод тэр зүйлийг хүлээж аваагүй гэж болно шүү дээ тий. Хүүхд болгон яг текст уншаад хүлээж авахгүй эсвэл хүүхд болгон математик физикийн одоо томьёо хараад шууд ойлгохгүй тэр хүлээж авах хугацаа хүлээж авч байгаа сувг нь янз янз байдаг. Тэгэхээр тэр талаас нь харж агаад эцэг их багшны хувьд бол тэр тал руу илүү чиглэсэн байдлаар арга барилаа өөрчлөхтэй анхаарч болно гэд. За хамгийн сүүлд нь болохоор яаж гэдэг дээр бол төвлөрсөн байгаа. За одоо ингэ сэтгэлийн тхигээ сайжруулах гэдэг дээрх бүх зүйлүүд дээр анхаарыг ингээд тгий. Гэтэл яаж гэдэг буюу хүүхдүүдийн яг одоо зүгээс. За өнөөдөр аав ээж нь ажилдаа яваад өглөө. Тэгвэл өсвөр насны хүүхд маань яаж одоо нөгөө сэтгэлийн тхигээ бий болгож өдөр тутамдаа эзнийг булчинтай адилхан те бид нар өдөр болгон дасгал хийгээд бол ихэндээ хэцүү ч гэсэн 7 хоногийн дараа 10 хоногийн дараа сайжирдаг штеп. Дараа нь дасгалаа хийхгүй бол бүр ингээд стресстэй болдог тий. Яг тэрнтэй адилхан хүүхэд маань таны оролцоогоор яаж энэ зүйлийг бий болгох, яаж энэ сэтгэлийн тэнхээ гэдэг булчингаа сайжруулах юм бэ гэвэл 3 зүйл хэлж байгаа. Талархал, тэмдэглэл. Одоо нэг gratitude гэж ярьдаг шүү дээ англиар. Өдөр тутамдаа тэмдэглэл. За өнөөдөр эрүүл сар бол босч ирж байгаа. Да таларх нь гэр бүлдээ, таларх нь өөрийнхөө байгаа бүх зүйлдээ ингээд талархна гэсэн үг. Дор хаяж 5-ыг гэж ярьдаг шүү дээ. Mindfulness одоо дасгал дээр бол гарын 5 хурууны талархал гэдэг дасгал байдаг. Тэр 5 дасгалыг одоо хүүхдүүдэд бичүүлэх нь байна. Тусгай дэвтэр гаргаж өгд юм уу, онлайнаар байвна. Яавал өөртөө нэвтэх юм бэ. За тэгсээр хүүхдэд маань өдөр тутамдаа нөгөө сэтгэлийн тхигээ гэдэг зүйл нь эерэг бодол гэдэг зүйлд нь бас нөлөөлдөг байна. За хоёрт нь мэдрэмжээ бичнэ. Хүн болгоны одоо сэтгэл хөдлөл тухайн өдрийн одоо бид нар ярьдаг эмоц гэж ярьдаг шүү дээ. Тэр янз янз байдаг. Хүүхдэд ч гэсэн ялгаагүй. Тэгэхээр тэр мэдрэмжээ бичээд за өнөөдөр 11 сарын 20 би ингээд 50 байна. Эсвэл би ингээд өнөөдөр айгу бухимдалтай байна. Өнөөдөр ангийнхаа нэг хүүхдтэй жоохон муудалцсан. Эсвэл багш намайг ингээд ойлгохгүй загнаад байсан ч юм уу. Тэр мэдрэмжүүдээ ингээд бич. Тэрийг гадагшлуулж ингээд өөрийгөө анзаарах тэр боломжийг олгож байгаа нь бас мэдрэмжээ бичгийн нэг давуу тал байгаа. За гуравт нь буюу хамгийн сүүлд нь амьсгалын тасгал. Хүмүүс стресстгээ амьсгалгаа ингээд мартчихдаг байна. Тэгэхээр амьсгалын тасгалыг бас маш сайн хэрэгжүүлэх шаардлагатай, дадуулах хэрэгтэй гэж зөвлөж байсан. За баярлалаа.